Бурхны дээд бодголын нөлөөг цаг хугацаа хэмээх хүчин зүйлээр дамжуулан мэдэрч болно. Цаг хугацаанд материалын байгальтай хүрэлцэн төөрч бүдэлсэн сүнсний хуурмаг биеийг нөлөөллийн улмаас үхлээс айхахын шалтгаан болдог. So the time factor Цаг хугацаа is the representation of the Supreme Personality. Бурхны дээд бодголын төлөөлөгч юм. In the Bhagavad Gita, Бхагавад Гитад when Кришна manifested his өөрийн Вишварупа дүрийг Arjuna became Аржунад харуулахад тэрээр маш ихээр инээс үрдэж түүнээс and inquired, who are you? чи чухам хэн юм бэ гэж асуудаг. So at that time Krishna Үүнд нь said, Кришна I хариулахдаа am Kala. би бол Кала. I have appeared Би to бүгдийг destroy. устган сүрүүлдэг хэмээн хариулдаг. So Kala Кала бол is representation time. Бурхны төлөөлөгч буюу цаг хугацаа. 25 Бид өмнө нь 25 элементийн талаар ярилцаж байсан. the 10 Mahabhuta, 5 Махабхута, 5 Сукшма Бхута, and 5 Sukha Bhuta, 10 senses, 10 мэдрэхүй, 4 24 доод мэдрэхүй, 24 элемент. elements, and above that Үүн дээр нэмэх нь Kala. Кала буюу цаг хугацаа. That's all. Энэ үг. The Kala Кала нь is destructive. устган сүрүүлэх мөн чанартай. We may Магадгүй бид identify Бурхны ойршдгийг үгүйсгэж the болох юм. existence of God. Atheist class are mad. Атеист бие бурхангүй үзэлт хүмүүс нь They always defy. хизээ ямагт бурхан гэж хин юм бэ? I am God. Би бол бурхан гэж мэдгэцгээж байдаг. But everyone Гэвч бүгд is under the цаг хугацааны хяналтанд дор оршиж байдаг. time factor. The time Цаг factor хугацаа нь in due мэдээжэл түүнд бүхлийг авчирна. death. So at that time, Тэр үед тэрээр one хэрхэн яаж deny бурхны the ойршдгийг existence of God. үгүйсэж чадах юм бэ? Mrityu sarva. Нийтүг сарва харанч жоохон Krishna says Кришна хэлэхдээ that I am би бол death биелсэн үхэл бөгөөд and my business is миний to үүрэг take бол away everything. бүхий зүйлийг авч чадах хэмээсэн байдаг. Нийтүг сарва харанч жоохон So time factor цаг хугацаа will take away бүхий зүйлийг авч чаддаг. everything what we create. Бидний мөнөөх Is 24. 24 элементээр бүтээн бий болгосон бүх зүйлийг The time is very тиймээс strong. цаг хугацаа маш хүчрхэг. However, we may defy. Хэдий бид бурхны ойршдгийг үгүйсгэж болох ч The time цаг factor хугацаа байсаар л байх болно. accept. Бид And түүнийг хүлээн авахаас өөр аргагүй. it is said, Энэ тухай Калам Ики Ято Баям хэмээн өгүүлсэн. and because we Бид are under the control яг одоо of the time материалын ахуйд оршин байгаа хийгээд in material existence, therefore цаг хугацааны хяналтанд дор байгаа тул Bhayam, Баям буюу айдас гүйцэтгүүнд оршдог. Баям гэдэг нь эцсийн чанартаа үхэл гэсэн утгатай. Баям Bhayam dityavi niveshatasya ishadapetasya vipajjaya smriti. The description of Bhayam, Баям хэмээх үгийг Бхагаватам тодорхойлон өгүүлсэн байдаг. Bhayam, fearfulness. Баям буюу айдас гэж юу юм бэ? Bhayam ishadapetasya vipajjaya smriti. Those who have forgotten Тэгээд эцнийг мартан the Supreme Lord өөрийгөө and have энэ материалын identified ертөнцтэй адилхан үзэгчийн хувьд is айдас хэмээгч зүйл оршдог хэмээсэн. for them Харин the fearfulness is there. But those who are материалын ахуйд үл not оршин in the material existence, сүнслэг but in ахуйд the spiritual оршин existence, бурханлаг амьдралаар амьдран сүнслэг үйл хэрэгт автагчийн хувьд айдас оршдог. there is no bhayam. Abhayam satta samsiddhi. In the Bhagavad Gita it is said. Бхагават Гитад ийм өгүүлсэн. Bhayam Баям буюу
айдас нь is there, fearfulness is there. бид So long өөрсдийн ахуйг existence is ариусгаагүй цагт оршсоор байдаг. then there is bhayam. Тийм үед л баям оршиж байдаг. And when existence Харин is бид purified, өөрсдийн ахуйгаа ариусгаагмагц баям буюу айдас үгүй болдог. despite Prahlad Maharaj, Прахлад Махаражийг эцэг нь маш олон аюултай нөхцөл байдалд аваачиж байсан. trials and tribulation by his father, but he was never. Гэвч тэрээр тэдгээрээс огт айж байгаагүй. This is the Энэ бол sign of бурханлаг буюу spiritual. сүнслэг байдлаар өсөж дэвшсэний шинж тэмдэг юм. Because so long I Би identify өөрийгөө материалтай айдгаж үтсээр байсан цагт there will be. баян байсаар байхгүй. And when Харин би I am out of this материалын ахуйн үзэлтээс conception of чанагш гарсан тохиолдолд material буюу existence, өөрийгөө when I understand that I am бурханлаг spiritual, сүнс юм байна гэдгийг ойлгосон mass цагт me, then there is no баян буюу bhayam, айдас үгүй болох no болно. fearfulness. Brahma bhuta prasannatma nasochati nakant. This is the Энэ бол symptom of abhayam. Абхаямын шинж тэмдэг юм. Айдасгийн шинж тэмдэг. Энэ ч учраас Кришнагийн Бадамжан хаан улмыг Абхая чаранараа энэ дээр рэхмэн тодорхойлсон. Пажару хоорон ирэмана шинанда нандана Абхая чаранараа энэ дээр хэрвээ бид Абхая чарана гэж нэрлэгддэг Кришнагийн Бадамжан хаан улмыг өмнө төшгөө болгох аваас бид айдас гэгч зүйл баям гэгч зүйл үгүй болно. When so long we think that I am Бид something of this би бол энэ материалыг оршихуйн нэг хэсэг хэмээн бодож байсан цагт баян буюу айдас байсаар байх болно. when we realize Харин бид that энэ материалыг авахгүй өнгөсгөн худал хуурмаг зүйл би түүнтэй ямар ч холбоо хамааралгүй шүү гэдгээ ухамсарлах үед баяа үгүй болохгүй айдас үгүй болно. then there is no bhaya, no fearfulness. So this kala Калан is past, present and өнгөрсөн future. одоо ээдүү гурваас тогтдог. Trikala. Трикала. Kala is exhibited. Калан гурван цагт ашиглалтан оршдог. Past, Өнгөрсөн present and одоо ирээдүй. that is in the material. Энэ бол материалын ахуй. And Хэрэг if one хүн becomes энэ гурван калагаас дээш гарах аваас тэрээр бүх цаг хугацаа руу шилжин орно. Цаг хугацаа мөнх. Гэвч материалын хувьд өнгөрсөн одоо ирээдүй гэсэн 3 цаг байдаг. Сүнслийн хувьд бол өнгөрсөн болон ирээдүйн цаг гэж үгүй бөгөөд зөвхөн одоо цаг л оршдог. Зөвхөн одоо цаг. Бүх зүйл шин шинхнээрээ одоогоороо байх болно. Нитя новаа юм аа буюу зөвхөн шинэ мэдрэмжил тэнд оршдог. Энэ сүнслийн ахуй. Анандан бүти вартанам. Зөвхөн одоо цаг оршихгүй өнгөрсөн ирээдүйн цаг гэж тэнд үгүй. Үүнийг бид одоохондоо ухамсарлан ойлгож чадахгүй ч бид энэхүү мэдээллийг Ведийн утга зохиолын бүтээлүүдээс хүлээн авах боломжтой. Цаг хугацаа гэдэг нь материалын ертөнцид өнгөрсөн одоо ирээдүй гэсэн 3 цагаар оршдог. Өөрөөр хэлбэл цаг хугацаа мөнх. So prabhavam purusam prahu karma. So we have to feel Бурхны дэд мэдрэлийн нөлөөллийг цаг хугацаа хэмээх хүчин зүйлээр дамжуулан мэдэрдэг. in this time factor. We cannot deny. Бид үүнийг үгүйсгэж чадахгүй. Due course of time, Яагаад гэвэл цаг хугацааны альсаар бүхэл зүйл төгсгөл болдог. everything will be finished. Everything will be finished. The present exists. Өнөөдрийн оршин байгаа бүхэн дуусгар болно. And then we'll have to accept. Түүний дараа бид дахин өөр ахуйд шилжинэ. This is all. Энэ хүрдээ цаг хугацааны улмаас учран тохиолдог. Time is over. Оногтон цаг хугацаа дуусна. Тэгвэл нэг бие махбод нөгөө рүү шилждэг. This is the influence of Энэ бол цаг хугацааны нөлөөлөл. nature is working. Байгаль цаг хугацааны нөлөөнд үйл хөдлөлд орж And that time factor хөд байдаг. Иймээс цаг хугацаанд Бурхны дэд бодголын нөлөөг бидэнд албаар мэдрүүлдэг. enforcing the influence of the Supreme Personality of God. Therefore it is called Тийм ч учраас үүнийг Прабхам Парушам Парухук Калам хэмээн тодорхойлсон. This is the influence. Энэ бол цаг хугацааны нөлөө юм. Та ч бас цаг хугацааны нөлөөнд оршин буй.
That means Энэ нь influence of Бурхны дээд байтгалын нөлөөнд дөр оршин байна гэсэн утгатай. you do not Магадгүй та үүнийг эсэргүүцэж болох ч юм. crazy fellow Яг л солиотой хүн шиг. think that Тийм хүмүүс нь надад nothing to do with төр God, засгийн хууль үйлчлэхгүй гэж боддог. but Гэвч the influence төр засгийн хуулийн дагуу түүнийг шийтгэж шоронд must be хийнэ. felt when he is arrested and put into the jail. Similarly, Үүний нэгэн адил цаг хугацааны альсаар бид юунаас ч айлгүй. now without Ямар нэг зүйлийг хийж болох ч цаг хугацаа биднийг аймшигтай нөхцөлд байж саатаж торох зүйлгүйгээр аваачих болно. without any fear. So ahankara Аханкара юм утгаасya. Бид өнөөдөр we бүгд are юм утга, vimura. юм утга. Now when we say Та mura, тэдэнд хандан муутгаа гэж хэлвэл тэд маш ихээр уурцгаана. actually Гэвч жинхэнэ энэ бол судар шахстрын дүгнэлт юм. so long you Та are цаг хугацааны нөлөөнд дөр байсан цагт энэ материал ертөнцийн байсан цагт та юм утга. you are vimura. Бид бүгдээрээ юм утга. Vimura. Ahankara Аханкара юм утгаасya. vimurasya is the same thing. Яг ийм зүйлийг богод хятад тайлбарласан байдаг. Ahankara vimuratma karta aham iti mannati. Nobody is karta. Хинч карта биш. Here the prakriti. Энэ пракрити бол карта. Just like when Жишээ нь you are under the ямар нэг бохрын өвчнөд өртсөн бол энэхүү халдварт өвчин нь карта юм. time that disease infection is karta. You are not karta. Харин та карта биш. That is our practical issue. Энэ бол бидний амьдралын туршлага. When you are in high fever, Та өндөр халуурсан байлаа гэхэд your so-called таны ур чадвар тэгтээ тэнцүү. mastership is gone. You are under the mastership of the fever. Та жижиг өвчний бүрэн мэдлэлд орших болно. Үүн шиг бид бурханлаг сүнс. We spirit soul, although Бид we are better in материал гэлний төвдөөс чамдын хувьд хавгүй дээгүүр. element that is described in the Энэ тухай богод хятад Апаям итас ту вит химэ паракритим парам жива бхутам хэмээн тодорхойлсон байдаг. They are Жива буюу амьд утгууд нь материалын мах бодуудаас дээгүүр байр суурьнд оршдог. but still Гэвч on account of his bipajaya Уприя смитих буюу forgetting God, Бурхныг мартсныхаа хар гайгаа бид өөр хэлбэрийн соёл иргэншлэр буюу өөр хэлбэрийн амьдралаар амьдарчгүй. life. Therefore, Ийм ч учраас бид цаг хугацааны нөлөөнд дөр оршиж байгаа юм. this is Энэ бол Krishna's Кришнагийн буюу Бурхны нөлөөлөл юм. just like in the Энэ нь яг шоронгийн амьдрал дээр бид төр засгийн хуулийг зөрчнөгөө хариуцсан үр дүнд шоронгийн хууль дүрмийг сахих хэрэгтэй болдог шиг л зүйл юм. on account of disobeying the government laws. Similarly, Бид when we яг are үүнтэй адил disobedient, Бурхны хуулийг зөрчсөн бөгөөд тэгмээс бид энэхүү цаг хугацааны нөлөөнд дөр оршдог материал ертөнцийн үлгээгдсэн юм. under the influence of time, and therefore our conditional life is always fear. Үүнээс бидний болцот амьдрал болоос үргэлжийн айцаар дүүрэн. Sharp. Ishadapita, some vipajjayasmi. Everyone is thinking, Амьд бүгд л өөр өөрөөрөө бодож байдаг. all living. Зарим нэг нь өөрийгөө Somebody is thinking I'm би энхэг хүн хинэн бодож байхад зарим нэг нь би Америк хүн эсвэл би хинду, мусульман, христиан, хар арьстан, цагаан арьстан гэх мэт бодож байдаг. so many ways. Би маш олон янзаар бодцоход Ипеяс бритик. Бидний жинхэнэ би бол бид өөрсдийгөө би бол хинду, би мусульман, христ үтлэгтэн, би бол Америк, би энхэг биш. Би бол Кришнагийн мөнхийн албат юм байна гэдгийг ойлгох юм. Тэр цагт айц гэгч зүйл үгүй болно. Тиймээс нэгэн алдарт Вайшнав яруу найрагч та Кришнагийн Батангийн ухаан үлмийг өмнө төшгөө болгоо. Абхая чаранаараа юундарэ. Абхая чарана буюу Кришнагийн шинжлэлийн үйлдэлд үйлчлэн зүтг хэмээн зөвлөсөн. Тэгвэл таны оршихуй хариуцч та айцаас ангижлах болно. Брахма буута парасунатма. Бид энэ материалын оршихуйн хумсартайгаар урт удаан хугацаагаар оршин байсан болохоор бид цаг ямагт айц төгшүүлэнд оршсоор байдаг.
Tassad manne suravajjadehina sada samudvigna dhyam asad graha. The more we possess Асаад бостуг хэдий ч нэ эзэмшин. Асаад бостуг гэдэг нь материалын зүйлсээс судалтай. Төдий ч нэ бид бөхшүүр дунд орших болно. Тиймээс Гаудия Вайшнавын орчин ёсоор бол Чайтанья Махапрабхугийн амьдрал түүний дараагийн шанаар юм болон Госвами нарын амьдрал ямар нэг материалын зүйлсээс бүрэн ангид байсан юм. Вайрагья видья. Энэ бурханлаг амьдрал. Тиймээс ч Рада Варша буюу энтгэгт та том хаадууд нь хаан тусаа өөрсдийн баян чинэлэг амьдралаа эхнэр хүүхдээ орхин даяанчин буюу бадар баригч болж амьдарч байсан. Гуйлагч юм биш. Бүс зүйлсээс татгалзан огоорч Барата Варша хэмээх үг нь Махараджа Бхаратаас эхэлжээ. Түүний амьдралын талаар Шримад Бхагаватгийн 5 дугаар дуулалт өгүүлдэг. Тэрээр хэрхэн ихнэр хөвгүүд хаан тусаа ер нь бүхэл зүйлийг орхин ойд очиж улаас яд улаахаа ашрамд ганцаар амьдарч байсан тухай өгүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч Мая маш хүчтэй учраас тэрээр өчүүхэн бяцхан янзанд татагдсан байдаг. Энэ шалтгаанаас болж тэрээр амьжирлыг олох хүртлээр 3 амьдралыг туулан өнгөрүүлэх хэрэгтэй болсон байдаг. Бурханлаг амьдрал болвол туул эмзэг. Бид бурханлаг амьдралаа маш болгоомжтойгоор авч явах хэрэгтэй. Маш хянуур. Өчүүхэн жаахан хацаалт нь асар том сөрөг үр дагаврыг дагуулах аюултай. Том сөрөг үр дагавар гэдэг нь дахиад материалын амьдрал руугаа буцаан унах явдлыг хэлж байгаа юм. Материалын амьдрал гэдэг нь зовлон шаналлыг хэлж буй. Цаг ямагт айц дунд оршин гэсэн утгатай. Материалын амьдралаар амьдарч байгаас цагт айц гүйц зайлшгүй оршсоор байна. Энэ талаар энд тодорхойлон өгүүлсэн. Калам ика ято баям. Та эдгээр 24 хотод хүлэгдэж цаг хугацааны зөөндөр оршин байгаа бол та айцыг мэдрэх нь дамжиггүй. Хэдий тийм ч жинхэнэ байр суурьныхаа хувьд бол та айцаас ангид юм. Бүгд үүнийг мэддэг. Гэвч бас бүгд биш ээ. Ядчил Бхагавад-гитаг багсаг ойлгоод хэлсэн бурханлаг амьдралын АБВ-г ядчил онцлог ойлгосон хүн бид бол энэ бий биш гэдгийг мэдэж байдаг. Гэсэн ч энэ хот маань аюул учирмагц бид айц татдаг. Яагаад гэвэл бид энэхүү материал хүрээлэл донд байгаагаас тэр юм. Тэгэхээр амьдралын энэхүү айцтай нөхцөл байдлаас амжирах хэрэгтэй. Материалын амьдрал гэх чинь тэгвэл бид Абхая Чанараяндаа рэ буюу Кришнагийн Батаргын хаан үлмэд өмнө төшгийг олох хаваас энэхүү баям хэмээх хэлнээд айц хэмээх хэлнээд бүрэн тэг болох болно. So ahankara vimuratma katta our identification өөрсдийгөө хуурмгаар өөртөөгөө битээгээ айтдаг. Дөрвөн нэрийн мэдрэхүүн маань аhankara чит та буюу ухамсар. Ухамсар материалд дуусан авсан цагт айц гэгч зүйл бий болдог. Харин ухамсар цэвэрлэгдэн цэвэр тунгалаг болох хаваас энэ нь Кришна ухамсар болдог. Би бол Кришнагийн нүхийн албагийн ухамсарлан ойлгох хаваас Бхая буюу айц үгүй болно. Кришна ухамсартай ахин дэвших тусам бид айцсаас улам бүр ангижсаар байдаг. Ийм ч учраас Прахлад Махарадж Ватма Патам Бихам Антакопум Манам Гатоят Дарим Ашаитя хэмээн зөвлөсөн.
айдсгүй position жинхэнэ байр суурь бол of fearlessness is Harim Ashrayat. харим аашралта буюу харигийн өмнөх төшгийг олох явдал. Hari means who takes our Хари гэдэг нь айцтай холбоотой бүхний зүйлийг арчин үгүй болгох ч гэсэн утгатай. things of fearfulness. That is Hari. Энэ бол хари. Takes all our misery. Тэрээр бидний амьдралын хамгийн хүнд хэцүү бүхнийг үгүй болгодог. Harim Ashrayat. Харим аашралта. Tat sadhumanne surabadya dihna sada sabumdi begna dhya. Asat graha. We have accepted the Бид asat, өмнө өгөөс зэмжлэн. these 24 elements Эдгээр 24 элементийг өөрсдөө хэмээн хүлээж авдаг. as identification with me. Бид асаатыг хүлээж авсан. Asat. They are not permanent. Асаат гэдэг нь мөнх биш ус гэсэн утгатай. Changing. Нэг нь нөгөө өөрөө солигдсон төр зүрийн нөхцөл байдлыг So, asat graha. Asat grahat. Samudvigna dhya. садад савд игнат юм нь төгшүү донд бүрэн дүүрэн оршдог гэсэн утгатай. Одоо юу тохиолдох бол дараа нь яах бол гэх мэтчилгээр You'll see even a small та insect. хамгийн өчүүхэн хорхой шатнаас ахуулаад араатан жигүүртэн аан амтд тэрч байтугай аврах танцаан бор аслангууд бүгд айдаст оршдгийг мэднэ. There cannot be any Энэ материалын оршихуй дунд айцгүй оршигч хэн ч үгүй. even big nation. Тэрч байтугай энэхүү агуу үндэстэн болох Америк үндэстэнгүүд Оросуудаас айжгүй. Of the Russian. Оросууд нь Америкчуудаас айжгүй. Russians are fearful of the Americans. Энэ дүр зургийг та бүхэн харж байгаа. The whole political field Улс төрийн бүхэл бүтэн тэмцэлтийн талбар энд явагдаж байна. of Pakistan is fearful. Манай античууд Пакистанаас айдаг, Пакистан нь энэтхгээс айдаг. Энэ бол материалыг оршихгүй. Unless Хэвээ та Кришнагийн Вадагийн ухаан үлмэд өмнө төшгийг олоогүй бол үүнээс зайлж чадахгүй. feet of Krishna. Krishna assures Кришна Aham tva sarvapava хам том срав хавапья мокш ашигны маш учаха юм батлан хэлсэн. assurance. Тэрээр өмнөх төшгөө бидэнд өгч. Don't be afraid. Дээрээс нь Taken center. юунаас ч яах хэрэггүй. Намайг өмнөх төшгөө болгосон цагт та танд айх шалтгаан байхгүй хэмээн өгүүлсэн. Mahat padang punna jasu murari. Bhavam buddhi vassa padang parang padang. Padang jad vipadana nati sa. This material Энэ world материал бүртэнцэн is padang бадам би бадам буюу only danger. зөвхөн аюулуудаар дүүрэн Every авцар. step. Бидний асхан тутманд аюул отч байдаг. Энэ бодиттой зүйл. So, if Хэрвээ you бид Абхая Чарнаяндагийн өмнөх төшгийг олж чадах аваас бидэнд айх зүйл өгөө болно. then Энэ бас бодиттой зүйл. this is fact. Abhyang satta samsuddhi. Satta Сатва samsuddhi самшүтгих or existence. бидний оршихуй ариус могц. So, Энэхүү bhakti Бхакти марга буюу service чин ишрэлийн үйлчлэлийн зам өрн ариусгах процесс юм. of purifying. Ариусгах процесс. Purifying process. Sinnatang sakata Krishna punnat savana kirtana riddhantasta avadrani vidunati suhit satam. Satam. Сатам буюу чин ишрэлтэнгүүд нь They're Зүгээр л simply engaged in Кришнагийн хомсрын үлэгтэй автаж байдаг. this Krishna consciousness. Энэхүү Кришна хомсор нь Sinnatang Шри Утам Свахатха Кришнахаас эхэлдэг. simply these Эдгээр төвүүд нь centers гол нь created to give chance Хүмүүст to the people in general. Кришнагийн тухай сонсох боломжийг олгохын тулд байгуулагдсан. Sinnatang, Шри Утам Свахатха Кришнах because as soon as we hear about Кришнагийн тухай attention, анхааралтайгаар сонсох эсвэл сонсохыг хичээх аваас then зөвхөнд ариусгах процесс эхэлдэг. purification of the heart begins. Cheta darpana marjanam bhava mahadavagni nidvapanam sriya kairava chandrika vitaranam vidyavadhu jivanam anandam buddhivardhanam pratipadam purnamrita swadanam parang vijayati Sri Krishna Sankirtanam. So Sri Krishna Sankirtanam Шри Кришна Санкиртанам маш гайхалтай no процесс. loss, simply gain. Үүний тулд зардлага гаргах шаардлагагүй, мөн алдагдлах охирол учрахгүй. Зөвхөн хожил ирнэ. Хэрвээ та Шри Кришна буюу The holy name Кришнагийн ариун мөрийг уншиж чадахгүй аваас эсвэл та унших дургүй байгаа аваас or you cannot эсвэл та огт уншиж чадахгүй аваас та зүгээр л Шри Кришна Санкиртаныг сонсох that хэрэгтэй. also requires little fortune. Учир нь Хари Кришна мантрыг уншихад тодорхой хэмжээний аз хэрэг хэрэгтэй байдаг.
anyone who is Хэн дээр chanting өөрийн хэлэн дээр on the top of his tongue where there is name, ариун нэрийг уншинвэ. Тэрээр Гариан согоч таах. even though his born Тэрээр in доод түвшний гэр бүлээс гаралтай буюу нохой махад гिचэн гэр бүлээс гаралтай байлаач тэрээр мөн л Гариан. So in this Kali Хүн Yuga, кайли юугаад хэрвээ та if you simply зүгээр л chant, давтан унших хаваас эсвэл та бүр уншиж чадахгүй бол because that requires little учир нь уншихад тодорхой хэмжээний аз уян шаарддаг. Та зүгээр л сонс. that will Энэ нь also. танд тус болно. So these centers Эдгээр төвүүдийн зорилго нь for chanting and hearing Кришнагийн тухай дуулах болон түүний тухай сонсоход зориулсан байгуулагдсан. will purify our Зүгээр л энэхүү давтан унших сонсох процессоор дамжин бидний ойршихуй ариусдаг. It will increase Энэ нь piety of life. амьдралын бүрийн заяад дээшлүүлнэ. Өнөө Широна Киртана Hearing and сонсогч нь ч давтан дуулах нь ч аль аль нь аж тусыг хүртэнэ. Широна Киртана энэ эхэлсэн. So, Sannatang Sikata Krishna Pannasavana Kirtan. We become purified. Энэ маягаар бид ариусна. Purificatory process. Үүнд ариусгах процесс. Sarvabadhi vinirmuktam tatparatena nirmalam. Nirmalam means purified. Нирмалам гэдэг нь цэвэр ариун гэсэн On утгатай. account of impure life, Бохир амьдралын хэм маягийн уршгаар бид өдий төдий үжил төсөөлүүдийг даган баримтсаар ирсэн. impure. Харин бид иймэрхүү So we have to be хуурмаг төсөөлгөө болох хэрэгтэй. no designation. Sarvabadhi. Sarvabadhi. Hindu. I'm Би not. хинду шүтгэн биш, би мусульман шүтгэн биш, I'm not. би христчлэгч биш, би брахманч биш. This is designation. Энэ бол хуурмаг үжил төсөөлөл. Sannyasi. Тэр байтугай саньяасын хүн ч гэсэн юмээс ч Чатина Махапрабху хэлэхдээ He described himself. өөрийгөө юу I'm тодорхойлсон? not Kshatriya, Би шаардлагч биш, би брахманч биш, би саньяаси биш, би хасч биш, би вайшаач биш гэмээсэн. Зүгээр л үгүйсгэх юмар. He simply said, Тэрээр зүгээр л Gopi Гопи Бартук Бада Камалая даасада даасану дааса. I'm the Юу? servant, servant, Би servant. Гопи Бартук Гопи нарын эзэн Кришнагийн албатын албат гэмээсэн. The maintainer of the Энэ л цэвэр амьдралын хэм маяг юм. So that is Харин бид true life. When it бид is like that. ямар ч албат малбат биш хэмээн гэвэл бид Nayam бид Kinkar Наям Кинкарам юу өөрсдийгөө материалын амьдралын бохирдмол оршихуйтай адилтгаж байгаа хэрэг. indemnifying Та зүгээр л өөрийгөө this contaminated дээд чадвархны албат гэж existence of тооц. material life. Simply Тэгсэн цаг та identify үжил төсөөлөөс ангижиж ариусгах болно. servant of the Supreme Lord, then you become purified, designationless. Sarvapasi vinirmuktam tatparatena nirmalam rishikena rishikesa sevanam Бхакти bhakti. учяте. Bhakti means Bhakti when гэх you нь are designationless, та хуурмаг адилтгалаас ангижирч purified, Кришна ухамсарт ариусгах хэлж байна. consciousness. Then Таны мэдэрх хүнэд ариусмах. senses are purified. Мэдэрх хүнэд тань материалыг байхаа No байлдаг. more material. In our Бидний өнөөдрийн contaminated бохирдсон төлөвт бол our senses мэдэрх are хүнэд маань acting. хуурмаг адилтгалын дагуу ажиллаж байдаг. Designation. I am Би бол энтгэх хүн, I have to work. би энтх орныхоо төлөө ажиллана. Бусдууд нь энтгэхээс маань гарах ёстой гэх мэтлэн. Others must go out of India. Or others Эсвэл зарим нь таны визийн хугацаа дууссан, таны явах цаг чинь боллоо. Та энд байгаад байж болохгүй гэх мэтчлэн ярьж This is байдаг. all due to Энэ бүхэн бүгд designation. хуурмаг адилтгалын үр дүн. But real Гэвч life жинхэнэ амьдрал хуурмаг адилтгалаас ангид. the United Nations is Жишээ нь нэгдсэн үндэсний байгууллага ажиллаж байна. but there is not, Гэхдээ тэд they are not хуурмаг working адилтгалаас ангижрахын тулд ажилддаг. platform Харин of ч тэд becoming designation. Энэхүү хуурмаг адилтгалаа They хадгалсаар want байхыг to be the хэлдэг. designation. They're struggling Тэд there. нэгдсэн үндэсний байгууллагыг байгуулахын тулд сүүлийн 20 жил хичээл хүндэж байгаа. And the Бид we have seen in New York, Нью-Йоркод the United нэгдсэн Nations, үндэсний байгууллагын төвийг харж байсан. only the flags are Тэр зөвхөн туг талбаанууд л нэмэгцээр байдаг. because Учир нь the хуурмаг төсөөлөөс ангижраагүй цагт ямар нэгэн нэгдмэл байдал байх боломжгүй. no designation. There cannot be any unity. Unity is possible. Нэгдмэл болохын зөвхөн сүнслийн түвшиндээ л боломжтой. Material Харин материалын түвшинд биш. Материалын түвшин гэдэг I нь am envious би of танд you. атаархаж байна. You are envious. Та надад атаархаж байна гэмээр хэлдэг. Matsarata. Мацаря. Мацарата гэдэг нь means Matsarata Мацарата пара уткарша асаханам. When I cannot Би бусдын чинээлэгжин байцгийг харж нүчихгүй ятаархам. Энэ бол материалын амьдрал.
Сүнслэг амьдрал өөр. This is material life. Spiritual life is Сүнслэг different. амьдрал бол өөр. Spiritual life Сүнслэг амьдрал гэдэг нь if somebody хэн нэгэн has Бурхан цаг advanced in spiritual сүнслэг life, амьдралдаа ахис дэвшил гаргавал somebody тэр нь who тэрж байх тухай still ихчлэгчийн төвшөнд байлаа ч neophyte state, he will eulogize Өө, тэр ямар азтай юм бэ? Тэр маш ихээр өсөй хөгжсөн байна. Тэр Кришна тийм гайхалтай үйлчилж байна шүү дээ. Харин би хизээ тийм болохгүй хэмээн бодох явдал. There is no enviousness. Ямар нэг атаархал үгүй. He is glorifying. Гагцгүй магтаал л That ашигладаг. is the distinction between Энэ material л материал амьдрал ба бурхандаг амьдралын ялгаа юм. spiritual life means envy. Материал амьдрал How гэдэг нь to kill you. How to чамаа яаж азайтай байж чамааг зогсоосон гэж бодох юм. spiritual life Харин сүнслэг амьдрал бол to see таныг өс өвчгийг хараад өөр нэг нь маш их баяртай болж өө тэр ямар азтай юм бэ гэж бодохыг хэлнэ. Энэ бол бурхандаг амьдрал. spiritual life Тиймээс сүнслэг амьдрал гэдэг нь атаархлаас бүрэн үрж ирсэн хүмүүс дээр л илэрдэг. not envious. That is spiritual life. Сүнслэг амьдрал гэдэг ийм парама масаранам сатам мастам масту ветаям атра. This Bhagavad Dharma Бхагават Дharma гэдэг нь for the person парама нирмацара парамахамса хүмүүсийг заана. Тийм хүн not envious хэн ч атаархдаггүй. anyone. Srida Sarvadehina Сухида Савадхинам in Kapil Dev Sankha бид энэ үгэн талаар Sadhu Капила Девягийн Санхя гуухан дээр ярилцж байсан. Sarvadehina means Саатхан Сухида Савадхинам Сарвадхинам гэдэг нь бүхий л хэлбэрийн амьд байдлуудыг заадаг. Үүнийг Сарвадхинам гэнэ. for Indians Би зөвхөн эмэгчүүдэд зориулагдсан, харин англичуудад, америкчуудад зориулагдсан гээгүй. Мөн би зөвхөн хүмүүст зориулагдсан зориулагдсан, харин би өмнөд болон ямаандад зориулагдаагүй. Тэд зүгээр л ядлах газар руу явах ёстой гэж хэлээгүй. Энэ хүү зүйлс нь Кришна хомсны бүх зүйл дээр явагддаг. Бос Кришна хомсны бос зүйлүүд дээр л явагддаг. triple ideas and it is going on. Хязгаарлалт бол энэмдэг зэрэмдэг үзэл юм энэ. Nationalism. Энэ нь цаашлаад волонтеризм, национализм, коммунизм гэх мэтчлэн үйлдэлүүдээр үргэлжилдэг. Эдгээр үйлсүүд нь та Кришнагийн төвшөнд ирээгүй цаг танд туслахгүй. Everything Энэхүү belongs to Кришнаизм бүхий л зүйлс Кришнад харьяалагддаг хэмээх үзэл юм. Ишавасын Медам Сарвам практик we байдлаа. accept the United Nations. Нэгдсэн үндэсний байгууллага туйлын хүн хүчээр ажиллаж буйж бид бүхий л дэлхийн ертөнцийг бүхий л амьд амьтдад хамааруулж чадахгүй. Then immediately Их хаваас шуудхан бүхий л асуудлууд all шийдэгдэнэ. questions will be solved. I was discussing this in Энэ өрөө би энэ талаар ярилцж so байсан. much land. Нийтлээд их газар нутаг хөгжил төвшөлгүй байна. Хэрвээ хүн ам нь хэд төссөн улс орны хүмүүсийг тийш очихыг зөвшөөрөх аваас тэнд хөгжил дэвшил явагдаж хүнс тариа авалтаа ургуулж of the living entities энэ дэлхийн ертөнцийн of this амьд бодголуудыг law ямар нэг саадгүйгээр without any difficulty. аав дахин хэмжээгээр хоолж унж болгосон гэж. So everything is there. Хэрэгцээд бүхий зүйлс байгаа хэдиж бид юуныг нь хүлээж авдаг. Indignation, we have fight. Хуурамг адилтгалын гайгаар бид өөр хоорондоо тэмцэлцээ. Тэгээд л үз. Ignorance, Хуурамг адилтгалаас болж мөнхөг харангуйгаас болж бид өөр хоорондоо тэмцэлцээ. Бид Кришнаг мартсаар. Тиймээс бидний нөхцөл байдал иймэрхүү цолонтой байгаа хэрэг юм. Ishadapita sab Vipajjaya Smriti. Vipajjaya Smriti Бидний смити гэдэг нь үл ойлгохгүй гэсэн утгатай. everything belongs to Бүхий л зүйл бурхан тариад God. өгдөг. Samidam Sarvam. Ишавасын Медам Савам. Энэ бодиттой зүйл. Гэвч энэ бол миний газар нутаг хэмээн бодсоор байдаг. Аха мамати. Жанасаа мохо ям аха мамати. Nothing belongs to Бидний харьяалагдах юу ч байхгүй. Бүхий зүйл Кришнад харьяалагддаг. Хэрвээ бид Кришнаг хүлээж авахаас and you are төгтөөн тавих аваас Бхагавад Гитад өгүүлсэнчлэн түүний зааврын дугуй ажиллах аваас бидний амьдрал